Сайн мэцхан өнөөдрийн тааруу сэдв бол тэргээс сарны мессеж гэсэн юм сэдв байгаа. За энэ удаагийн тэргээс сар танд одоо ямар мессеж хүргүүлэхийг зорьсон бэ? Хамтдаа харцгаая. За нэг 3 өдөр сонгоё. За хамгийн ихнийх нь Human Eclipse гэсэн юм карт байна. За хоёр дахь нь Human Cancer гэсэн юм карт байна. Гурав дахь нь Full Moon in Sagittarius гэсэн юм карт байна. За та бүрд хамгийн их таалагдж байгаа нэг өдрийг сонгоно. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүсийнхаа за үзрийг харцгаая. За энэ удаагийн тэргэл сарны мессеж. За тэгэхээр таны хувьд ерөнхийдөө за энэ удаагийн тэргэл сар бол таны амьдралд шинэ одоо өөрчлөлтийг авчрах нэ таны өмнө нь төсөөлж байгаагүй ийм хүчтэй өөрчлөлт бол таны амьдралд ирж байна. За таны өмнө нь төсөөлөөгүй тийм өөрчлөлт, шинжилэл бол явагдана. За тэгээд илүү их нөгөө нэг юм дотгошоогоо байх, чимээгүй бясалгах ч юм уу тийм ээ. За яг өөрийнхөө дотоод мэдрэмж, дотоод дуу хоолойг сонсох. За илүү ингээд нөгөө нэг юм тайван, амар амгалан тайван чимээгүй байх гэсэн мэн илүү их бодож тунгаах, за логикоор бодох, өөртөөгөө ярилцах илүү олон зүйлийг ингэж бодож тунгаасан одоо ийм одоо үйл явдлууд өрнөх нэ. За тэгээд танд одоо энд одоо ирэх одоо өөрчлөлт маань гэх юм уу тийм ээ маш зөрөгтэй таны одоо бодлыг илүү ихтэлсэн. За өөрийнхөө нөгөө бодлыг илүү их анзаарч ажиглалт хийх ч юм уу тэр зүйл дээр бас ингээд өөрчлөлтийг авчрах нэ. За илүү их нөгөө нэг өөрийгөө дахин шинээр харах, өөрийгөө шинээр олж харах ч юм уу ийм өөрчлөлт явагдана. За өөрийгөө нөгөө нэг юм гадна талаас нь ажиглаж харах, илүү юм ажиглалт, дүгнэлт, анализ хийх ч юм уу тийм ээ. Ийм одоо өөрчлөлтүүдийг бол тань энэ удаагийн тэргэл сар авчрах нэ. За нэг дугаарынхандаа анхаарал тавьсан маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан хүсье юу. За хоёр дугаарыг сонгосон хүмүүсийнхаа картыг хамтдаа харцгаая. За энэ удаагийн тэргэл сар танд ямар мессеж хүргэх вэ? За эсвэл за хоёр дугаарыг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор таны хувьд за шинэ сар мэлхийн ордод гэсэн юм мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр та болон таны хайртай хүмүүс аюулгүй, аз жаргалтай ийм гэр бүлийн орчинд таны одоо илүү их юм өрнөлттэй байх одоо үеуд байх нэ. Тэгэхээр энэ удаагийн тэргэл сар таны одоо гэр бүл, орон гэр тийм ээ энэ орчин тойронд илүү их нөлөөлөх боломжтой. За хайртай хүмүүстэй илүү их цаг гаргах, хамтдаа байх ч юм уу. За илүү их нөгөө хүүхдүүдтэй анхаарал халамж тавих, хайрлах одоо цаг гаргах тэр хүмүүст илүү их нөгөө нэг ингээд цаг гаргах ийм одоо ерөнхийдөө энергитэй байх нэ. За тэгээд илүү их нөгөө нэг гэр бүлийнхээ хувьд бие даасан байх, гэр бүлээ манлайлж авч явах ч юм уу таны орон зай, таны байр суурь одоо гэр бүлийн ингээд уур амьсгалыг бүрдүүлэхэд маш их чухал байх нэ. Тэр хүмүүстэй дэмжлэг туслалцаа өгөхөд таны тийм манлайлах
одоо манлайлсан тэр энергийг за өөртөө ихтэй байгаа байдал маш тийм халуун тулаан эрчим таны одоо гэр бүлийн уур амьсгалыг аз жаргалтай байлгахад нөлөөлөх нэ. За тэгээд ерөнхийдөө өөрөө эхлээд одоо гэр бүлийнхний ч юм уу те гэр бүл орчин тойронд болж байгаа тэр процесс тэр үйл явдал одоо нөхцөл байдлыг ингээд хүлээн зөвшөөрөөрэй. За тэгээ хүлээн зөвшөөрөөд ирэх юм бол энэ дэлхийн ертөнц одоо таны төлөө ингээд бүх зүйлс одоо таны сайн сайхны төлөө болж байгаа гэдгийг та ингээд мэдэрч эхэлнэ. Зөрчилдөх одоо гэхээсээ илүү ингээд хүлээн зөвшөөрөх юм үйл явц явагдах юм бол зүгээрээ гэсэн мессеж гарч ирсэн байна. За 2 дугаарынхандаа хайрлал авсан маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөө. За 3 дугаарыг буюу хамгийн сүүлийн картыг сонгосон хүмүүсийн амжилтыг хамтдаа харцгаая. За энэ удаагийн хэрэгэлсээр танд ямар мессеж өгүүлэх вэ? За тэгэхээр энэ удаагийн тэргэлсаар танд бол ерөнхийдөө аливаа зүйлсийг том зургаар нь харах хэрэгтэй гэсэн юм мессежийг бол хөрвүүлж байна. За том зургаар нь харах хэрэгтэй. Илүү алсын хараатай байх хэрэгтэй. Яруу твдүү ч юм уу те юм адуу байхаас зайлсхийгээрэй гэсэн юм мессеж байна. За тэгээд энэ маань илүү их мөнгө санхүүгийн тал дээр явагдах боломжтой. 2 болон 8 дугаар гэр гарч ирсэн учраас таны үнц нь болон за таны өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр илүү их яригдах боломжтой. За хувийн орлого мөнгө санхүү, бусдаас ирэх мөнгө. За энэ бүгдийн баланс, тэнцвэртэй байдал. За илүү их нэг өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өсөх ч юм уу тийм ээ. Энэ удаагийн тэргэлсараар та өөрийнхөө үн цэнийг илүү их ойлгоно. За мөн ингээд дотоод сэтгэлзэн хувьд бол нэлээд ингээ өөрчлөлтүүд явагдана. Өөрийгөө илүү их нэрж хайрлана. За өөрийнхөө үн цэнийг илүү их мэднэ. За бусад хүмүүст ч гэсэн өөрийнхөө үн цэнийг илүү их ойлгуулах, бусад хүмүүс таны үн цэнийг ингэж ойлгож ирэх ч юм уу ийм одоо үйл явц бол явагдах боломжтой. За тэгээд та одоо ерөнхийдөө танд ингэж тохиолдож байгаа нөхцөл байдлыг илүү том зургаар нь хараарай. За илүү алсын хараанд харах юм бол таны ингээд нөгөө нэг мөнгө санхүү өсөх ч юм уу таны үнэлэмж ингээд илүү ингээд томрох ч юм уу тийм ээ. Илүү олон хүн таныг илүү өндрөөр үнэлэх ч юм уу ийм үйл явц бас явагдах боломжтой. За тэгээд одоо эрүүл мэнд нэг хоолтонд илүү их анхаараарай. За таны ингээд биед орж байгаа тэр бүх зүйлийг ингээд эрүүл хүнсээр сонгох ч юм уу. Яг өөртөө хэрэгтэй амин дэмтэй тийм эрүүл тэр хооллолтыг ингээд өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй. За тэгээ та юу идэн яг тэр идэж байгаа зүйлээ та ингээд өөрийгөө бүтээдэг учраас идэж байгаа тэр бүх зүйлээ ингээд маш гоё мэдэрч эрүүл хүнсийг сонгож талархалтайгаар идэх хэрэгтэй гэсэн юм гоё мессеж гарч ирсэн байна. За 3 дугаарынхандаа маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөө.